Эрхээ мэдээ, эрхээ хэрэгжүүлэх хөтөлбөр зураг контентыг хүргэж байна. Жирэмслэлт хэрхэн явагддаг вэ? Эмэгтэй хүний биед сар болгон нэг өндгөн эс аажун боловсрон гадагшилж байдаг бол эрэгтэй хүний биед сая эр бэлгийн эсүүд тогтмол боловсрч гадагшилдаг. Энэ бэлгийн эс бүрэн боловсрч гадагшилсны дараагийн эс боловсрч эхэлдэг бол харин эр бэлгийн эс тасралтгүй үүсч боловсрч байдаг онцлогтой. Эр бэлгийн эс нь толгой, хүзүү болон сүүл гэсэн үндсэн хэсгээс тогтох бөгөөд 64-аас 72 цаг амьдрах чадвартай. Бэлгийн хавьтлын үед 30 саяас 300 сая хүртэл тооны эс гадагшилдаг. Эмэгтэй хүний хувьд ихэвчлэн биений өмнө мөчлөгийн 12-аас 16 дахь хоногт 2 өндгөвчний аль нэгнээс өндгөн эс боловсрон гарч умаан гуурсан хоолой руу орно. Өндгөн эс 24 цаг орчмол амьдардаг бөгөөд энэ хугацаанд умаан гуурсан хоолой хөдөлгөөний тусламжтайгаар умаа хүн дээр явах замдаа эрүүл эр бэлгийн эстэй нийлвэл үр тогтож шинэ амьдрал эхлэл бий болдог. Харин энэ явцад эр бэлгийн эстэй таарах бол үр тогтох боломжгүй болж мөгдөг байна.